Надаас хойш нэг ёсны топ холбоодод шилдэг тавд орсон байвал аль шүү. UFC үнэхээр манайхан бас хоёр сайхан хамгаалалт маань тоглоод Батгэрэл маань нэм жаргал маань тоглоод сайхан үзэж байна. Гэхдээ прелимс гэдэг нээлтийн тоглолтууд хийгээд байгаа байхгүй. Мейн кар буюу гол тоглолт тоглох нь бидний зорилго шүү. Мөн одоо хин Намнанбаяр энэ жилийн 70 авар Намнанбаяр маань хятад бас гол туланд тэмцээний одоо хамгийн оюул туланд ялалт байгуулсан. Одоо 1 сарын 12-нд Японд 3 тамирчин аврагын төсөлд тулдагч юм. Мөн 1 сарын 18-нд хятад 2 тамирчин Намнанбаяр Сүхбат 12-нд болохоор Японд болохоор Дагисүрийн Утганбаатар, Шинэбаатар гэх орон зал уруулаа аврагын төсөлд тулдагч юм. Эндээс бол ер нь тэгэл гадны холбоотынхоо дандаа мейн карт буюу оюул тулааны шансааны дээш авч шилдэг рүүл орж ийн гэсэн үг шүү дээ. Энэ кандидатарт өмнө ням жаргал мөн Тэмүжи хоёр авраг болсон байна. Одоо тэгээд тэр хоёрын араас 3 тамирч авраг болсон. Энэ залуучууд өөрснөө ер нь 80% нь өөрснөөсөө нөгөө тууштай, хариуцлагатай, бэлтгэл сургуультай тасралтгүй хийж байгааг л үгдэн байхгүй. Би бол өөртөө олж авсан туршлага олон юм аа бол дамжуулж л өгч байгаа.